Эрдэнэт телевиз үзүүлж байна. Чи гоё гэж байна. Өөж өрөлж болж байна. Асуулж болж байна. Арай нэг жоохон заалгаас болдог шиг бодол төрөд байна. Тэгэл барьжандаа л байна. Лаад бас. Мосоос. Ер нь удаагүй. Сумын заах нар ч одоо хүүхэд байхад бол их л том харагддаг байсан шүү дээ. Тэгээд аймгийн арслан болоод бас ах нар ч бас нас бас хэвийцсэн талтай байсан тий. Эрдэнэ дотоосгон багуудагчны төгөний аруудартаа тавин гэдэг ангинэрэмжит. Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэнд орой минь төргий. Эрдэнэт телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулсан бэлтгэж хүргэж байгаа. Тэр жилийн наадам ярилцлага маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочдыг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Өрхангай аймгийн Ишин Зүүн сумын уугуул, Орхон аймгийн Баянөндөр сумын харьяат, аймгийн Арслан Тавхаан Чулуун гэрэл. Говьалтай аймгийн Жаргалан сумын уугуул, Орхон аймгийн Баянөндөр сумын харьяат, аймгийн Арслан Сүхбаатарын Лавбаатар. Улгаан аймгийн Сэлэнг сумын уугуул, Орхон аймгийн Баянөндөр сумын харьяат, аймгийн Арслан Батсхийн Гамтмар. Сайн байцгаана уу? Сайхан тусцааж байна уу? Сайхан тусцааж байна уу? Бэлтгэлээ гарцаацсан уу? Тийм бэлтгэлээсээ л орчихлаа. За. Ярих байна уу? Өө. Сайхан зүсэж байна уу? Ажил төрөл сайн байна уу? За, сайхан зүсэж байна. Авгаатар Эрдэнэтэд хэдэн онд ирсэн? Би 2002 онд сургуулаа төгсөөл 2003 онд Эрдэнэтэд шууд л одоо ажил төрж амьдрах гээд ирсэн үү? Аль эсвэл энд ах トゥ хамаатаас адан байсан уу? Оо. Тэгээ сургуулаа төгссөн оюутан. Хүн танихгүй шүү дээ. Ганцаараа л тэгэл эхнэр хүүхдээ аваад хөөж буудал төрж буугаал. Тэгэл амьдралаа эхлүүлсэн дээ. Энд амьдрал. Ер нь тэгэл нэг том үйлдвэр байдیں۔ Гэсэн. Тэгээ их гоё цэвэрхэн хот байдیں۔ Гэж сонсвол тэгэл наашаа ирнэ. Өмнө ирж байгааг юм. Залуучуудын усын авраар нэг ирж ирсэн. Тэгээ хүрэл медаль авчихсан юм. Тэгээд чөлөөтөр. Тэгээд ихэд нөгөө жоох хөвгч нэг сайн хоттой танилцаагүй өдр зааланд байж байгаа. Тэгээд утсан. Тэгээл яриад амьдэрсэн да. Солонгорч арсан энд төрсөн үү? Хуураагаад төрсөн үү? Би энэ ч төрсөн. Яг энэ юм хөвгт. Танах гэр хаагур байсан. Манайх чинь нэгдүгээр микрүүдэр байсан. Ер нь хамгийн их удсан нь яг одоо энэ стадионы саатал 6-гийн 6-ад олон жил болж байгаа. Одоо ч гэсэн аав ээж маань эндээ ажиллаж амьдраад байж байгаа. Антамар Арслан одоо баг энэ уулын ард талд танаа нутаг байгаа дөө тий. Тийш. Тэр хэдэн онд ирсэн? Би ч 10 жилийн хүүхэд байхдаа Джеймс Уэст үгээд зарах гэж их орж ирдэг байсан. Гэлээр тэгэхээр манай такси явуулсан байсан. Бурган цуглал орж ирдэг байсан. 2007 онд анх ирээл. Тэгэл энд нөгөө манай Монгол улсын чинь нэгдлийн хүү сайн баяр гээд манай найз байсан. Тэгээ сайн баярын ирж гэрт нь амьдраад тэгэл энд Монгол улсын зам бэмдэр зам намайг анхаарад тэгээ дотоодын зэрэгт чи ажилд миний дор бэлтгэл хийгээд тэгэл тэрнээс хойш чи ирж байна. Авгаатар Арслан Эрдэнэтэд ирэхдээ цолтой байсан. Сумын зан тий. Нөхөр Сумын зан хаана болсон? Сумын зан Говьалтай аймгийн Баян сумд ээжийнхээ төрсөн. Тэгэл 9-10 дахь анги тахтал сумын наадамд үзүүлж төрүүлчихдэг л байсан шүү дээ. Сүрийн намс ч махтал. Тэгээ сумын зан л ирсэн. Сумын зан байсан. Яг хэдтэй сумын зан болсон гэнэ? Би одоо 18 тийм. 18. Тийм. 99 он. Дунд сургуулийн төгсөж явах жилээ л тийм ээ. 96 онд. Энэ
Миний өмнөх нэвтрүүлэгт бас Ултай аймгийн арслан Аванбаатар арслан оролцсон. Тэгээ бид нар ярилцж байхад манай Лавбаатар арслангийн аав Сүрхий Чамбай сайхан бүх байсан шүү гэд ярьж исэн. Таныг сумын зам болоход аав чинь юу гэж исэн? Ой яг нөгөө жоохон хүүхдүүд аав гэртэл байжсэн. Нөгөө моциклтэй залгаа нөгөө сумдынхаа наадмаар хисэл барилдаа явчихдаг. Тэгээ яг төрүүлж яхад бол аав хажууд байгаагүй л дээ. Сумдаа л байсан. Тэгээд тэгээд манай авч ер нь бол нэг шулуун шударга нэг юм яриад авахгүй тэгэл ингэвэл тэгэл орхичдаг. Ямар цолтой байсан? Манай авч аймгийн ч юм л дөмцнөх хөрөл. 57-д барилддаг байсан хүн. Мэдээж аймгийн навчин хүн сумын наадам төрүүлээд ирэхээр зэрэг хэлээг үтсэн дотор их л баярлж байсан. Гоо тэглэв яг. Ер нь л хүсэж мөрөөд амар их хүсдэг байсан. Барилдаадах гэж. Бэлтгэл хийгээд барилдаад өгч гэл. Антамар арслан Эрдэнэтийн баяр наадамд ер нь хэдэн онд барилдсан бэ? Эрдэнэтийн баяр наадамд 2009 оноос эхэлж барилдсан. 9 онд анх барилдаад 2000 онд. Эссэн чинь цаг хоёргээ тавд. Цаг хоёрт дэвдэж шаргав. Тэгэл тэрнээс хойш ер нь хангасахгүй барилдсан. Тэр таны барилдсан наадамд хэн гэдэг үг төрүүлсэн? 2009 онд чинь Бүрэн баяр Амрын өвсгөлээ. улсын очоо. Бүрэн баяр чи 8 онд. Та хэдэн онд анх барилдсан? За би чинь ер нь яг л нөгөө жоохон бахасаа л бүхийн галд гарч исэн. Тэгээ аав манай аймаг арслан хүн. Тэгээд яг л бөхчүүдийн донд өссөн болохоор бүхийг бол ер нь ар багасаа ойлгосон. Тэгээ яг барилж эхэлсэн бол Эрдэнэтийн наадамд 2006 он тэгээ 7 онд л ер нь барилдсан та. Анхны наадам яг сумын зааныг бол энэ Булган аймгийн Бугд сумд нэг төрүүлж исэн. Хинтээ аймгийн Жаргалтхан ээжийн нутагт нэг очиж төрүүлж исэн. Сумын зам болж исэн. За Орхон аймгийн наадамд ингээл анх барилдаад ингээл гарч яхад ер нь ямар хуу сэтгэл төрж явах юм? Энэ анх 10 төгсөл барилж чадна юм яахгүй барилдаад амд гараад унтчаалаа гэдэг. Сүүлд харин 2007 онд чинь яг нэг зорж бэлтгэл хийгээд хуваагаагүй. Тэгээ нэг цолмол авъя гэж бодоогүй юм. Тэгээ барилдсан чинь 8 начин болсон шүү дээ. Аваатар арслан Эрдэнэтийн наадамд ер нь хэдэн оноос эхэлж барилдсан? Би чинь 3 оноос. 90 2003 оноос. Сумын зам Аваатар гэдэг. Тий. Тэгэл 3 онд тунаал, 4 онд 3 дээр тунаал. 5 онд бас тундэ. 3-ын онд. Тэгэл 6 онд ч манай ой болсон шүү дээ. Тэнд барилдаал. Тэгэл 7 онд төрүүлсэн. 6 онд 30 жилийн. Тий. Сумын замаас Сквер авах төрүүлсэн. шууд аймгийн арслан болсон юм уу? Тэгсэн. Та тэр арслан болсон наадмаа нэг сайхан давсаач. 3-ын даваанаас хойш. За 3-ын даваанд чинь 4-ын даваанд Мегамар сүрэнтэй харилтаа. 3-ын даваанд Хатанбаатар гэдэг сумын заантай харилцсан баха. Тунсан л надаа. Тэгээ 4 дээр Мегамар сүрэн гэдэг чөлөөтэй аймгийн эцэг залуу. Тэгээ 5-ын даваанд ганцхан арслан 4 давтай. Тэгээ нөгөө Норжингийн баяр магна увсан. Тэгэл би сумын зам авсан. Шууд 2 дээр. 7 сумын зам нэг аймгийн арслан үлдсэн 7 онд. За. Тэгэл 5 дээр Болдоотрыг аваад 6 дээр Чукатаа харилтаа. Тэгэл 7-д амар жаргал. Амар жаргал та хоёр барилдахад ер нь хоёулаа сумын зам цалтаа уг нь. Тий. Ер нь бэрэгжсэн үү? Өмнө барилж исэн юм уу?
насаар би нэг арай нэг мэд. Ах. Өмнө барилдаг үед чи жоохон хүүхэд булганы ямар сумд төрүүлж идсэн бэлээ. Мурдан булгах төрүүлээ сумын зам болчоод. Тэгээд булганыхаа наадамд 2-ын даваа мунчаад. Тэгээ ирсэн. Тэгээ сайн барилдаад 6 давтсан. Тэгээл барилцаа гарах гэжсэн чинь бас нэг манай нэг нутгийн нэг ах. Одоо бүх барилдаануудыг харсан маам л да. Тэр нутгийн ах намайг за наа чи ер нь сугддсан байна. Харцагдаад ингээ сугдаад байна. Тэгээ тэн дээр л сугдахт нь хутгах юм өөр юм хийвэл аях юм байна гэж. Би эсвэл төрүүлээ гараад хөлийн авчиг гэж утсан чинь. Шууд зөрөө сугдаа гараад байгаа байхгүй. Тэгэл утгацсан шүү дээ. Би чинь нэг даваалын ийш студионоос чи студион баригдаг байсан тий. Баригдаг. Тий. Студион баригдаг нөгөө модон сандалуудтай гэдгсэн шүү дээ. Нэг даваал энэ уул руу энэ овооны доор ирээ суучдаг. Хоёр даваал энэ дээрээ суучсан. Тэгэл 7 давтлаа энэ овоон дээр суусан шүү дээ. Барилдаа үзэхгүй тэгэл давчаал наашаа найзтайгаа ирээл энэ дээр юм яриад уцаа тайлчаа суугаал. Тийм лаад болсон. Тэр нь бол ер нь удаагүй. Нийтдээ нэг нөгөө бичлэг дээр 3-аас 5 минутын хооронд бүх барилтаа хийсэн байсан шүү дээ. 7 давхад. Тэгэл хөлийн аваад готол тэгэл. мэдээж яриг нөгөө өгчүүд өөрсдөө зорж байгаа зорилго нь бол томжижиг альч наадамд төрүүлэх сайн барилдах. За сумын занаас шууд арслан болчлоо. Яг тэр үеийн сэтгэл ямар байдیں۔ Яг хөө тэгэл итгэхгүй л байгаа юм л та. Итгэж өгөхгүй. Ингээл болчих юм болж байна. Аймгийн начин болох гэж л бөө юм болоод бас тэгээд гэмтэж бэртээд үндэсний өхөөрөө нэг сайн хичээлэхэ болцсон. Ер нь ачааллахч болохгүй тийм болцсон байсан болохоор. Тэгэл гинт төрүүлэхээр тэгэл. Итгээгүй л 2-3 онсон бах та. Итгэхгүй тий одоо мартсан байна. Тий мартсан. Тий 20 жил тий. 19 жил болж шүү дээ. Өнгөрл арслан болчоод саяын логотор арслангийн итгэхгүй байна гэдэг шиг багаасаа харж өссөн аавын найзуудтай адилхан болчихор зэрэг ямар байдгийг нэг л итгэж өгдөг юм байлаа. Тэгээ нэг баярлал итгэж өгөхгүй ерөөсөө. Тэгээд гэртээ очиж аавынхаа малгайг өмсч ингээ арслан болцсон юм байл өөрөө талент хараад болсон үед ерөөсөө итгэж өгөхгүй гэдэг юм л ерөөсөө. Одоо аавтайгаа та хоёр бол нөгөөхөө эрэм ямар байх вэ? Яг бүхийнхээ эрэм би гэлж байгаа. Мэдээж аав хүүгийн эрэм бол өөр байх л да. Энэ эрэм гэдэг шүү дээ. Аавч угаас миний дээр идэж эрэм бэрэ. Эрэм бэрэ дээр. Нөгөө 2003 оноос өмнөх үлээ тий. Оноор шүү дээ. Одоо чи нөгөө 2000 тий 2000 хэдэн оноос хойш 3 оноос өмнөх чи эрэмбэнд орохгүй гэдэг. Тэрнээс хойш хот одоо өөрийнхөө амжилтаараа бүгд эрэмблэгддэг. Тийм болчиход байгаа бүхий яаж. Антумар арслан хэдэн оны наадам төрүүлсэн гинэ? Би 2016 оны наадам. 40 жил яваар. Манай өмнөх дугаарт орсон саран цогт харцаг ярьж исэн Эрдэнэ хотын 10 жилийн баярт нь аймгийн Орц Бадрангуй арслан Шигтийн Ганбаатар 20 жилийн ойгоор нь саран цогт харцаг 30 жилийн ойгоор нь Өсхбаяр авраг. Тэгээд 40 жилийн ойгоор нь таад болж тийм ээ. Тий 40 жилийн ойгоор нь яг манайх нөгөө цол болох барилтаа ингэж хийсэн. Тэгээд нэг том барилтад тэгтээ ямар цалтай байсан? би аймгийн зам байсан. Аймгийн зам. 2012 онд аймгийн харцаг болоод 13 онд аймгийн зам болоод тэгээд 15 онд шүүгэн дөрөвт үлдээд тэгээд 16 онд болсон. Түрүү ярианы ихэнд Бямбар зам надтай уулзаад одоо ингээ бөхөр хичээллээ гэж хэлсэн гэж хэлсэн. Ер нь хүүхд байхдаа барилж ирсэн үү? Хүүхд байхдаа барилж ирсэн. Манай аав чинь барилдууд нь гээл одоо хашаанда манай дүүнэртэйгээ би тэгэл удамны хүүхдүүдийг дуудаал намайг барилдууд гэсэн. Тэгээд
10 дугаар анги төгсөөд үндэсний бие тамирын дэд сургуульд ороод. Тэгээд 4 жил сураад өсөж ирээд тэгээд Эрдэнэтээс сурсан. Ер нь ингээд одоо Эрдэнэттэй ингээд 16 онд аймгийн арслан болчоод тэгээд сумандаа очихоор зэрэг сумын нөгөө нэг хүүхэд байхад харж ирсэн том сумын заах нар ер нь яаж хандж явах юм? Сумын заах нар ч одоо хүүхэд байхад бол их л том харагддаг байсан шүү дээ. Тэгээд яг аймгийн арслан болоод бас ах нар ч бас нас бас хэвийдсэн талдаа байсан тий. Тэгээд ерөнхийдөө бас нэг айж имийг л талдаа манай сумын заах нараас хоёр нь тэгээд тэгж л өссөн болохоор тэгээд бас жоохон имижл байдаг шүү дээ. Тий. Одоо манай сумч одоо Ням жаргал, ням дорж гэж хоёр сайн сумын зам байлаа. Одоо ч байгаа л да. Тэгээ сайхан тэр үед ч одоо барилдаан болгонд төрүүлж үзүүлдэг байлаа тэр хоёр. Тэгээ тэднийг л харж л одоо бахархаж өслөө шүү дээ. Авгаатар арслан энэ Эрдэнэтийн Ахмад бөгчүүд ярьж идэв. Сайхан сэтгэл өвөрлөж ирсэн хүн бүхэнд Эрдэнэтийн дэвжээ ээлтэй байдаг гэж. Учир нь юу гэхээр зэрэг Эрдэнэтийн баяр наадам төрүүлээд арслан цолыг хүртээд явсан олон бөгчүүд улсын цолонд хүрсэн байна. гэж ярьж байсан. Та энэтэй санал нийлэх үү? Тэгэлгүй яах. Наач яста яг үнэ. Би ер нь Эрдэнэтэд ирээд амьдраад нөгөө үндэсний хөрөөнөх барилдахгүй бэлтгэл хийхгүй тий. Ажлаа хийгээл Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Тэгэл ажлаа хийгээл явж хахад одоо нөгөө том цолтой бөхчүүд аймгийн арслан ах нартай их найзлах гэх юм уу одоо хүндэтгэж харцдаг. Тэгэл тэдрийг л одоо маш их хүндэлдэг байсан. Тэгэл дараа нь би боддоо ер нь за энэ арслан хүмүүсийг хүндэлж байгаа л би арслан болсон шүү дээ л гэж. Түүнээс одоо тэр олон аавын сайн бяртаа, ур чадвартай одоо тэр өндөр зэрэглэлийн бөхчүүд байлаа шүү дээ. Одоо намайг барилдаж явах үед. Тэгээд тэдний хайн тэгээ энэ уул усан одоо намайг түшижээж ингэж арслан болгосон л гэж би бодож явдсан шүү дээ. Тэр нь бол сайхан сэтгэлтэй байсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт тэр улсуудыг маш их хүндэлдэг байсан. Тэр арслангуудыг одоо манай арслан ах нар байгаа шүү дээ. Таамбатар ах, Болдох, Давхаа ах, Даваасар ах. Тэгэл одоо энэ арсл зөндөө олон сайхан арслан хүрэлцээж явах тий. Арслангуудыг маш их хүндэлдэг байсан. Болдох байна. Тэгэл арслан болсон болоо гэж би боддоо шүү дээ. Энэ хүмүүс нэг амжилт гаргаад ингээд явахаараа тэр амжилтаа бусдтайгаа хуваалцдаг. Одоо жишээ нь арслан болчоод найр хийсэн үү? Хийс. Тэнд аавын найзууд нөгөөхөө баг байхад доороос нь харж ирсэн том арслангууд ирсэн үү? Ирсэн ер нь бүгд ирсэн. Юу гэж захиж яах юм? Тэгээд дараагийн цал нь Ирсэн цал ирсэн цал авараа гэл. Бэлтгэл сургуультаа сайн гэрээ гэл. Бүх болно гэдэг уг нь хүн бүхний хүсдэг боловч бас хүрдэг тийм ажил амжилт бас биш бах. Зүгээр Монгол эр хүн бүхэн бич барилддаг л гэж ярьдаг бах. Зүгээр энтэй хаана яаж барилд тасаа шалтгаан. Гэхдээ нутаг улсныхаа нэр хүнд нутгийн ард түмний итгэл хайрыг дааж авна гэдэг барилдахаас илүү юу? Хэцүү шүү дээ. Тэр нь би зөвж авч явахаас ахгуулаад өөрийнхөө ямар яах хүн болгоны нүдэн дээр илүү гэж бодохоор авч явахаас хэцүү юу. Тэгээ үндэсний өгч өөрөө маш их өв соёлтой хийж байгаа тий. Бидрийг бас хүмүүжүүлж байгаа энэ спортч хамгийн гол. Тэгээд одоо хүмүүс ингээд хүндэлж явах чинь янз бүрийн юм яриад тий. Агсан согтуу одоо янз бүрийн буруу зүйл гаргаад байлтай байна ш. Тэгээ энэ спорт өөрөө хүмүүжүүлж байгаа юм л да энэ бүхийг. Тэгэл тэр төсвөр төвчээр тий. Гараал нэг 5 минут барилдахаас эхлээл тэгэл тулгааны спорт шүү дээ. Одоо бол нэг үеийг та нар өөрсдийнхөө яг бидэрхэн барилдаж байсан үеийг бодвол дараагийн дүүнер залуучууд цаг үеийн дагаад гараад ирсэн байгаа байх. Зүгээр хүн бүхэн л энэ одоогийн залуучууд гэж ярьж байдгийг. Одоо тэгж хэлэхээр юм байна уу? Антамраарслаа.
Одоогийн залуучууд ч нөгөө материалын бааз гэдэг юм сайхан болчлоо тий. Бас нэг бэлтгэл сургалт хийх боломж болцоо их гоё болцсон байна л да. Бидний үед бол одоо бас л жаахан тарчигдуухан л байсан. Тэгээд яг үнэндээ тэгэл дурандаа л явсан байна. Тэгээд одоо барилдах сэтгэлдээ л явсан байна. Тэгээд одоо бол сайхан болчлоо л тоо. Тэгээд заал танхим одоо фитнес бүх юм нь бэлэн тий. Гоё болчлоо. Тэгээд одоогийн залуучууд бол дэмждэг буст компаниуд ихтэй болчлоо тий. Бүх Монгол үндэсний бүхэн бас дэмждэг хүмүүс их болсон байна л да тий. Тэгэхээр бас хэрэг боломж нэрээ илүү юм. Арслан болоод логотер арслан ер нь бяр их орох юм уу? Зүгээр би өмнө бас нэг Ахмад бүхтэй ярьж исэн чинь ингээд арслан болчоод ингээд явж байхаар ингээд хүмүүс жижиг харагдаад идэг ингээд тэгжсэн. Тэгэл нөгөө цол дагаж бяр гэж тэр үг бас л тий. Одоо би олон ч хүн одоо аймгийн начин болохгүй л аймгийн арслан болохгүй л одоо чадахгүй. Тэгэл болцсны дараа одоо улсын цол авах, улсын авраг болох нь амархан биш. Тэр нь бол одоо Батзуур гээл дархаа аврагаас эхлээл аймгийн арслан болохгүй л одоо 3-4 жил одоо хэцүү тасраал тий. Алдаал, унаал, даваал тэгэл явж байсан. Тэгэл арслан болоод улсын цол аваад дэшээ тэгэл хүн болгоны өөрсдийн хөдөлмөр хичээл зүтгэлээс л болдог баг. Надад бол одоо арслан болцсны дараа нэг хэдэн жилд бол тэгэл бас дагаал тэгэл энэ сумын занд унчмааргүй байна гэдэг бодол байл дотор байгаа шүү дээ. Тэгэл тэрэндээ тэгэл давдаг байсан болов уу гэж боддоо шүү дээ. Залуу хөгчүүдтэй бас тэгжил барилддаг. Тэгэл тэр нь одоо бяр орсон гэж яад юм уу? Илүү их одоо төвчээр зааж байгаа гэх юм тий. Өнгөрлөснө одоо ч гэсэн бас барилдаа сайхан барилдаж байна. Ер нь барилдахад хамгийн эвгүй бүх юм байна. Энэ барилдж байгаа бүх болгол эвгүй шүү дээ. Ер нь л хүнийг ер нь бас чулахгүй байдаг шүү. Аль болох өөрийгөө сайн нэгтэрж барилдахгүй л одоо ер нь хэмт ч онж болохоор болсон. Энийг ч давж болохоор болсон юм юу ярьж байна л да. Бидний үед чинь бол одоо яг барилж байхдаа нэг бүхний нэг дөрөв нэг сонь байсан шүү дээ. Барьц сонгодог. Тэгээ би одоо лагвах бидний шимэл ер нь жим багтаа. Тэгээ айл болох их л гоё барилтаал барилаа. Тэгэл хүмүүст барилцаргаал барьц сонгуулаад унцдаг байсан. Одооны энэ дөрөмч их гоё болчиход байна. Хүн өөж барилж болж байна, асуулж болж байна. Арай нэг жоохон заалга байсан мал гэдэг шиг л юм бодол төрөөд байна. Тэгэл барилтаал байна шүү дээ. Барилдах гэдэг ер нь ухаан уу? Арслангууд юу гэж бодож байна? Хүмүүс бол ихэнхдээ барьтай том биетэй хүн л барилддаг гэж бодоод идэв шүү дээ. Ухаан уу? Ухаан байл байх. Бидний шиг нөгөө жим багтай болсоч ер нь хүнийг ухаанаар л хайж байгаа шүү дээ. Ер нь ивэр хүнийг барьдаад таих нөгөө яран жоохон тутмаг болохоор шүү дээ. Тэгээ нэг ивэр л хүнийг айнхээр дэнд нэг ухаан зарж л барилж байгаа л да. Барьтаа босод бол ялчгүй тэгээд барьтаа дараа л унцдаг хүмүүс ажиллаад шүү дээ. Монгол улсын арслан сасар оромгоо ярьж байсан. Яртай хүнд мэх байдаг юм шүү дээ гэж. Хөдөлгөөн бүхэн мэх болчдгийг гэж. Төвдөн дээр жавар хэлсэг юмстэй тий. Одоо нас ахаад жаахан мэх сураад ийн гэдэг. Тэр шиг одоо тэгээд сайхан төрсэн хүмүүс бол байглаас одоо над чиг бий жижигтэй хүмүүс бол тэгээд багасаа л ирэх нэг үнийг унгаах арга л одоо сурахгүй болов. Гантумар арслангийн одоо таныг яг барилдаж явах үед бүр гойд сайн байсан. Тэгсэн мөртлөө нэг жоохон дутуу барилдсан гэдэг юм уу? Дутуу гэдэг нь одоо цолонд хүрх цолондоо хүрч чадаагүй хүн байна. Одоо манай эдэн сайхан зам байна да. Сайхан залуу шүү дээ. Тэгээд хотод очиж бэлтгэл хийсэн бол нэг улсын цолтой байх гэж би боддог. Тэгээд амьдраад бас яг тогтмол хийж чадаагүй болов. гэж ойлгоод шүү дээ. Лагватар арслан болчоод говьтай наадамд юм уу?
сумдаа очиж барилцсан уу? Барилцсан. Сумын арслан болчоод сумдаа очиж. Би яагаад тэгж асууж байгаа гэхээр хэдийн хэр хэмжээний бүх болсон бай гэдгийг аав ээжтэй харуулсан уу л гэж байна. Найзтайгаа манай нэг амаатны ураг төрлийн ах гавьяат малчин болоо. Тэгээд тэрнийг наадам хийсэн. Тэрэн дээр нэг шинэ арслаа очиж найз улсын чинь тогтгоо иртэйгээ үзээд гусаа ицсэн. Тэгэл сумаар сумынхаа тэгээд очих сайхан шигтэй нутг болсон ч тий. Тэгээд тэр наадамд та төрүүлж тэгэхэд энэ Эрдэнэтээс ирсэн арслан төрүүлж гэж яриаггүй ах энэ манай Сүхбаатарын хүү төрүүлдэ гэж ярьсан байна. Тийш дээ арслан гэж ярихгүй сумынхан бол тэгэл нэрээр л хэлээ ш тий. Савгаад байсан байна л. Таны барилж байхад тийм түрүүний асуусан шиг тийм бүр гойд сайн байсан бүх байна. Одоо Эрдэнэтэд үү? Тий. Тэгээ нэг жаахан дутуухан барилдсан. Одоо энэ ганхуу арслан ба шүү дээ. Манай үе тий. Ганхуу арслан би бас бэлтгэл сургуультаа үргэлжлүүлээ хийсэн бол бас жижигдэхгүй. Одоо энэ амар сайхан шиг барилдах байсан болох гэж боддог. Тийм авьяастай. Тэгээ бас нөгөө нэгдэл начингийн хүү сайн баяр гэдэг нэг сумын заан залуу байсан. Тэр сайн баяр нэг одоо энэ жаргал баяр зааны ахан. Тэр бас авьяастай залуу байсан. Энэ л бид нар нэг хэдэн сумын заанууд багт л те. Сайн баяр л ер нь бас дунгуур үздэг нь байсан шүү. Бүгд л сумын зам байсан шүү дээ. Манай сайн баяр л одоо бид нар чинь бүгдийг хэлсэн шүү дээ. Чулуунгар дарслан та хүүхэд байхдаа ер нь бүхий хүрээнд л байлаа гэж өслөө гэж байна. Хүүхэд байхдаа үзсэн за хамгийн тийм сайхан дурсамжтай наадам аав чи арслан болсноос өөр тийм ямар наадам байна. За мэдээж аав арслан болох сайхан л байсан баг. За бид нэг Батэрдэн аврагтаа би нэг барилж ирсэн маа хүүхэд. Нэгийн даванд гараад. Ваг аврагтаа нэгийн даванд барилд. Энэ тэр чи хэдэн жилийн явсан ваг авраг энэ станцын урд нэг болж ирсэн. Тэгээд ахсан Батэрдэн аврагтаа нэгийн даванд гараад. Тэрийг Батэрдэн аврагтаа нэг барилж үзээ. Тэгээд дахин авахт л баг ингээ гараараа дарахт ёо. Тэгээд ямар амар хүн байд юм бэ гэж. Тэр наадам л юм. Дараа нь ангийнхантаа ярьсан уу? Мууад нэг хүмүүс яг баг аврах чинь ийм юм байд юм гэж. Амар. Би барилж үзлээ шүү. Барилж үзлээ гэл тэ. Цагийг эзэлсэн их авраг. Их аврагтаар нэг барилд хүүхэд байхдаа нэг барилдаад дахин авахт нэг ингээл гараа нэг тавих шиг л байна. Амар гүндэл санагдчихсан надад. Хүүхэд юм чинь бодвол зөөлхөн л бүрсэн байх. Зөөлхөн баг хүрээгүй л байлгүй бодлоо. Ер нь улсын баяр наадамд яагаад очиж барилддаг вэ? Тийм одоо боломж цаг нь болдгоо юм уу? Яад юм? Одоо гуруулангаас нь асууж байгаа. Би ч нэг 2-3 очиж барилдсан. Тэгээ 16-нд 3-5-4 даванд унсан. Сүүлд өмнөөс нэг барилдаад нэг даваад 2 даванд сая 101 жилээр бас нэг даваад 2 даванд унсан. Би нэг 3 явахны явсан. Тэгээд дархны очироо турц арслан гэдэг болсон. Утган баяр начин, Сэдэр начин, Утган баяр начин хоёрын даваа болсон. Нөгөө залуучуудын холбооны ой гэж байдаг шүү дээ. Тэр ойд 3-ын даваанд цацсан шууд гарцсан. Тэгээд өөр нэг очиагууд энд ажил төлөвтэй болоход тэгээд тогтмол бэлтгэл сургуульд жаахан байн хийж чадахгүй учраас тэгээд За миний үуч Улаанбаатар улсын их баяр наадамд очиод барилдааг үдээ. Тэгээ нөгөө эндэл бэлтгэлд гараад тэгэл эндэл наадамаа сайхан наачдаг байсан. Тэгээ одоо нэг амар улсын баяр наадамд хэмжээнд барилдах хэмжээний бэлтгэл сургуульд хийдэг шүү дээ.
Ер нь бол ажиллаа хийж байгаа л одоо ажлынхаа зав зэвсгээр бэлтгэл сургалтаа хийгээд л тэгээд л төр төсний баярыг хүндэтгээл барилдчихна. Тий. Би ч бас эрт үйлдвэрт орсон ш 2013 онд үйлдвэрт орсон. Тэгэл ажлынхаа заваар наад нөгөө өвлөний эндээ бэлтгэлээж тулах одод нэг ядуулах нэг улс руу явахгүй. Төрүүлснийхаа дараа жилийн наадмуудыг нэг дурсаач. Яг төрүүлснийхаа дараа жилийн наадмыг Тамар Арслан 2016 онд төрүүлээд 2017 онд 5-ын даваанд Ашигтав Арслан. Тэгээд тэр жил манай Ашигтав Арслан төрүүлж Арслан болсон. Нөгөө манай зарим ах нар ярьж исэн дэмжсэн гэд та дэмжсэн юм уу? Битэгч яг хөө найз нөхдүүд тэгээд яг хөө ерөнхийдөө дэмжсэн л дээ. Манай найз угаасаа тэр жил сайн байсан. Тэгээд Арслан болох байх гэж би бодсон. Тэгээд дэмжээ суужсэн өндөр мөнхөд нь харцахыг давсан шүү дээ. Манайс ч тийм 6-гийн даваад авсан. Тэгээд тэр жил сайхан Арслан болсон. Хавгатар Арслан. Би чинь одоо Бүрэнбаатар Начингийн дүү Бүрэнбаяр гэдэг баруун мөрөнгийн аймгийн начин залууд 4 он олт дээр таарч мос. Тэгээ Бүрэнбаяр бас тэр наадамда төрүүлж ирсэн 2008 онд. Би 12 онд төрүүл 13 онд 4-дөр унжсэн байгаа. Тэгээд л санаж байна. Би урт хоёрын дүүр өдөрч болон унжсэн лөө. Тэгээ өдөрч болон унжсэн гэж. Одоо ингээд өмнөх үеийн бөхчүүд ах нар ярихдаа бүхийн жудаг ёс жаяг эренбэд дараагийн тухай ярьж байгаа юм. За тэгээд саяын бидний ярьдаг дэмжих тухай ярьж байгаа юм. Зөвхөн хүн болгоныг дэмжиж байдаг биш. Цаашаага ингээд бүхийн өндөр цолонд хүрэхээр ирээдүйтэй бас тийм сайхан залуучуудыг дэмждэг байлаа гэж. Тийм дэмжих юм ер нь байх уу? Тэр яг энэ нөгөө нэг хүмүүсийн ярьдаг нэг бараан талаас нь ярьдаг нөгөөх өгдөг авдаг юмны тухай биш юм. Сая Тамар Арслангийн хэлдгэр дээлийнхэн захын мушгаа сууж исэн да гэж. Тийм юм ер нь байх болоогүй Арслан. Байлгүй. Тэгэл 9 онд ч одоо энэ нөгөө манай найз тогтох хоёр чинь дүүг шинэ баярыг улсын начин шинэ баярыг явуулж байгаа юм чи надад. Миний хөшөө нэг аймгийн начин болгоод гэж. Тэгэл би 5 дээр 2009 онд авч өгчсэн. Тэгэл дүү начин болоод дараа жил нь Арслан болоод аймгийн урд Арслан болоод тэгэл улсын начин болж байгаа. Тийм ирээдүйтэй энэ залуучуудаа дэмжин штт. Энэ Эрдэнэтийн баяр наадамд төрүүлээд Арслан цолонд хүрээд улсын өндөр цолонд хүрсэн олон бөхчүүд байна гэд зарим судлаачид ярьж байгаа юм. Дээд тал нь Монгол улсын зан Баярхүүгийн Батүлзий, улсын харцаг Мөнх Эрдэнэ, Зориг Таатар гэд. За тэгээд олон начингууд бас байгаа юм шиг байгаа юм. Тэр хүмүүс бас энд ирээд барилддаг нь энэ их ээлтэй газар юм гэж ирдэг байх гэж би бодож байгаа юм. Тэрнээс биш энд бүх муутай юм гэж ирдэггүй байх. Энэ олон арслангууд, энэ олон залуучууд байхад тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр бас та нар юу гэж боддог вэ? Манай хот бас нэг найрамдлын гэдэг цолтой эргэмтэй гэдэг юм уу? Хот байна. Тэр манай Эрдэнэтэд төрүүлсэн одоо олон аймгийн залуучууд ер нь л ихэнх нь усын зол автсан байдаг шүү. Яг энэ дотроо ажиллаж амьдарч байгаа бид нар л баглаач барилдсан бол яг энэ төрүүлсэн ер нь 2009 оноос хойш ер нь усын золтомод болсон шүү. Тийм шүү дээ. Зөнд ер нь л бүгд болсон доо. 76 гэдэг чинь за 76 одоо 50 жил гэдэг чинь Эрдэнэтэд төрүүлсэн бөхчүүдээс нэг улсын 12-3 начин байна тий. Тийм байх шүү. Энэ бүгд энэ чансаа өндөр болдог гэх юм тий. Шилдэг залуучууд ирж барил та төрүүлсэн
Бараг бас улсын цол аваад. Төрүүлээд улсын цолд хүрснийг ярьж байгаа шүү дээ. Тий. Ирээд бас тэгж чадаагүй олон залуучууд л ирж байгаа тийм ээ. Тэгэл бит. Олон залуучууд л ирж байгаа шүү дээ. Одоо энэ аймгийн Арслан улсын дархаа ураг хүртэл манай наадам дээр л 2-5 нуучаал явж байгаа юм чинь. Тийм ч асуудал. Манай Эрдэнэтийн наадам чи ер нөгөө 21 аймгийн хүмүүсийн цугласан болохоор ер нь аймгийн хөгжүүд ирж барилдсан шүү дээ. Ер нь их чансаатай. Доогоороо ер нь тэр цолон зүтгэж байгаа залуучууд ер нь их чанга болдсон шүү. Энэ 1-2-ын даваа Эрдэнэтийн 2-ын даваа мав ер нь чанга шүү ер нь бус аймагуудад ч барилдаж байгааг бодож байна. Зүгээр хүмүүс юу гэж ярьдгийг мэдэхгүй. Би зүгээр өөрөө л сая бодоод асууж байгаа шүү. Чулуунгэрд Арсланг аймгийн начин анх болохт нь ч юм уу Арслан болохт нь аавын нөлөө байсан уу? Яг нэг үгтэй. Гэхдээ намайг чи ер нь дэмжих хүмүүс их байсан. Тэгэл яг наадмаар нөгөөдөл маань унтсан байдаг шүү дээ. Уг нь дэмжин гэсэн. Дэмжинлгээд байдаг. Чи аль хэзээ л бараг дэмжиг дээр начин болчихоо байдаг. Ер нь аймгийн начин болохдоо ч өөрөө сайхан барилдсан. Арслан болохдоо ч гэсэн Арслан болоход намайг 3 дараар нь болдог авчихсан ба. Аймгийн Арслан болдог. Тэгэл бусдын ер нь тэгэл аавал ер нь намайг 5 мав дээр гаргандаа гэж бодчихсон. Тэгэл аав маань унтсан байдаг. 2-3 дээр. Тэгэл за та өөрөө зөрөгтэй өөрөө яваад байл. Тэгэл ер нь хүн өөртөө итгээд зөрөгтэй барилдвал ер нь болох юм байлээ. Хүмүүс юу гэж ярьдгийг би бол мэдэхгүй. Би зүгээр сая тэгж бодлоо. Аавын нөлөө, нэр нүр байсан уу л гэж. Яах вэ? Энэ чинь наадамд ер нь нэр нөлөө байлгүй. Тэр хүн тэрний өгөхлөөр чи ер нь за энийг хин ч гэсэн энийг авахад хэцүүтэй гэж тийм энэ барилддаг юм байгаа гэдэг. Тийм нөлөө байл байх. Одоо нэг өөр спортоор хичээлээд байна Аа уу? сүүлийн 4-5 жил нэг гараа таталтай нэг спорт руу орчвол үзээд байна. Бас их өндөр амжилт үзүүлээ яваа. Сүүлийн хэдэн жилийн гайг амжилт гаргаад байна. Дэлхийн аварга бол сая олон улсын хэмжээний мастрынхын боловсролыг хангаж авсан. Одоо энэ 9 сард Монгол болох Азийн аваргад бас бэлтээлж байна. Агватар Арслан чөлөөтөр ер нь ямар амжилт үзүүлсэн? Би нэмнэх өндөр амжилт бол үзүүлээгүй. Зүгээр өсвөр залуучуудын л улсын аварга медалт. Яг нэг гайгүй залуучуудын шгшээд орж явахдаа гэмтсэн. Тэгэл арилтгаа болсон шүү дээ. Би чи 99 онд гэмтэл. Манай багш чинь давж өгш л та. Булган аймгийн Дэшиг сумын яриад олимпийн медалт. Монгол улсын гаяа тамирчин, Монгол улсын чинь жамцын давааж байгаа. Ямар 3 удаа тав давсан шүү дээ. Тэгвэл чи өсгөдөр энэ дэлгэрэх болсон юм чинь. Тэр хүний шав болоод чөлөөтөхөр 2 жил хичээллээ. Тэгэл улсын аваргаас медаль аваад. Тэгээ залуучуудын шгшээд орцсон байсан. Улсын Монгол улсын. Тэгээд гэмтэл тэгэл ярина. Багш маань бас өд болсон. Тэгэл хайстаа гэж. Орхисон. Хичээллэхээ Энэ болсон. тамирын сургуульд ирээд та хоёр зүгээр учирлаар багш шав болсон юм уу? Бас зүгээр аав загсан юм уу? Тэг учирлаар би багшийн дэд сургуульд оюутан болж орж ирэл багш тэнцвэлтэй багш нь байж байгаа л. Тэгэл суучт нь явж байгаа л шавн болол. Их юм заалгасан, их юм сурсан. Тэгээ бас аястас ч байсан юм шиг лээ дээр. Ер нь давж өгшөө амьд байсан бол амьд одоо 10-20 жил хичээлсэн бол булганы хөгчүүд маш сайжрах байсан. Булган аймгийн Авзаг тэрэд компани тэр байрны бодолд булганаас одоо маш олон залуучуудыг авчирсан нэгдсэн бэлтгэлд оролдог. Тэгээ дээр нь хажуугаар нь багшийн дэдийн шавнар нэгэд одоо улсын Арслан жаргал гаан хоёг тий энэ арслангууд магалжив эдгээр бүгдний шав тэгээ цуг бэлтгэлээдэг. Тэгээ багшийн дэд дээр ч нэг бэлтгэлхийн тэр Авзаг дээр ч очиж бэлтгэлхийн. Тэгээд булганы залуучууд бол айгүй бэлтжсэн 2 жил би сайн мэдээд идэв. Гандан Арслангийн багш нь Манай багш Бямтар цаа. Тэгээд Чадраа бол юм дөрж барилт анцсан. Ардын хувьсгалын 73 жилийн ой 2 наадмын 6-гийн даваанд Бямбатар начин хүчтэй зан Эрдэнэ хотыг өвдөг шороод 7-гийн даваанд уран барилт анцсан баяр сайхан түүнийг үлээж байсан юм аа.
чин Гямбударч давж Монгол улсын зан совын болцол хангалаа. Намайг анх Эрдэнэтэд ирэхэд л авсан. Тэгээд би энэ чинь нэг барилдаанд барилцсан юм аа. Тэгээд намайг дуудаад чи надтай бэлтгэлээ. Тэгээд тэр хүнтэй цог бэлтгэлээ. Та тийш. Одоо манай Эрдэнэ тот одоо та бидний Эрдэнэ хотын 50 жилийн ой болж байна. Энэ 50 жилийн ой тодорхой хугацааны түүхийг нь тэр дундаа Монгол үндэсний бүхний түүхийг нь бичилдсэн одоо манай Эрдэнэтийн эрхэм орчлонгууд байна та нар. 50 жилийн ой баярын мэндчилгээг эрдэнэтчүүддээ зориулаад хүргэж. За, Антомор Арслангаас эхэлж. За. Бид үзэж байгаа нийт эрдэнэтчүүддээ түүх 50 жилийн баярын мэнд хүргэе. Манай Эрдэнэтдээ сайхан залуусын хот. Энэ сайхан хотын арт иргэдтэй тэгээ сайхан баярын мэнд хүргэе. За баярлалаа. Логотор авсан. За одоо сайхан цэвэрхэн хотынхоо нийт арт иргэд болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдаа 50 жилийн баярын мэнд хүргэе. Сайхан барилцаагаараа тав. За төрлөх Эрдэнэ хотынхоо ард иргэд зон олондоо одоо тэмдэглэж байгаа 50 жилийнхаа ойг бас дэнч оцоод сайхан наацгаараа өргөн дэлгэр сайхан наадам болох байгаа. Та хүн энэ тентгээс бас олон хүн ирж сайхан наадам үзэх бах. Та хүн сайхан наацгаараа гэж хэлээ. За баярлалаа. Та бүхний бүтээсэн Эрдэнэтийн бүхчүүдийн түүх хожим хойчид хойчийн залуу үзэгчдэд, хойчийн залуу бүхчүүдэд бүгдээрэнд нь түүх болон дурсамж болон үлдэх баг. Та бүхний бас одоо хүмүүжүүлж байгаа, сургаж байгаа эдгээр залуухан бүхчүүд дараагийнхандаа манай багш гэд ярих баг. Тэгэхээр та бүхний энэ Монголын хөв соёлд оруулж байгаа хувь нэмэр их өргөн дэлгэр байгаасаа гэж хүсэж байна. Та бүхэнд хүн бүхний хүсдэг тэр аз жаргалыг бас хүсэж байна. Та бүхэнд хүний амьдралд хүсэж болох хамгийн сайн сайхныг хүсье. Сайхан баярлцгаа. За баярлалаа. Хүрээ. Эрдэнэ хотын түүхт 50 жилийн ой зориулан бэлтгэж үзэж та бүхэндээ хүргэж байгаа Эрдэнийн хотын хүчтнүүдийг нэгэн дор цуглуулж үе үеийн өөрсдийнх нь бүтээсэн түүхийг өөрсдөр нь гэрчлүүлэн уулзаж байгаа. Тэр жилийн наадам ярилцлагын маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчдээ.